За сайн байна уу? Хөрх тэнгэрээ харуулсан мэдчилж байгаа дэвсгчтэй маш их баярлалаа. Урилгыг манд бүлээн авсанд нэгэн талархаж байгаагаа илэрхийлье. За сайн байна уу бүгдний сайхан өдрийн мэнд хүргэе. Сайхан хаварчж байна уу залаа? Сайхан хаварчж байна. Та маань сайхан хаварчж байна уу? Хаварч нь одоо хайр 102-ыг авчирдаг. Ад жаргал 2-ыг авчирдаг. Гайхамшигтай. Таны ингээм ард нь аваад цанхаар харагдаж бүр ингээд маш гоё харагдчих шүү дээ. Зэдмүү тэнгэр нь харагдаад гоё байна уу? Харин тий. Нөгөө таны маань дуртай нэг дуу байдаг шүү дээ. Тийм байна. Орчлонд би надтай төржээгээд та тэр дунд хайртай шүү дээ, тийм ээ. Би тэгээ таны хайртай дуугаар итгэе даа гэж бодчихсон юм өөрөлдөнөө. Тэгээд өсвөр үгийг нь хараад сууж явах нэрээ ямар сайхан утга учиртай, ямар утга учиртай дууг сонгож та өөрөөсөө зүтгэх болсон юм бэ гэж бодож суулаа. Надтай чамдаа үлзэлтэй төрийн сүлдийг түших гэж, нартай сартай хорвоод өрийн өрийг үзэх гэж, орчлонд чи азтай төржээ, орчлонд би азтай төржээ, орчлонд бид азтай төржээ. Их гоё. Хүн болгонд ухаарлаа өгсөн дуу байгаа биз? Бүр үг нөгөө үгийг хүмүүс одоо амтай гэж ярьдаг болчихсон. Тэгээд бүх юм амтай л гэж байдаг. Тэгээд яг амтай шүү. Чи орчлонд тэр дундаа газрын цусаа тэнгэрийн болсон амттай тэрийг гэдгийг таны энэ сүмдэж бодсон гэж дуун дээр үүрийг Харин тий. За одоогийн дуу нь цаашаа яваад өглөө сонсогдохгүй. Тийм байна уу? За аж гараад. Одоо зүгээрээ. Аха. Таны маань хийж байгаа ажил төгөлдөр сайхан байна уу? Хоёулаа чи 23 онд орчихсон. Могоочд мөрчтэй Могоочдын ажлын сайхан ярианаас аялаа хөрөлдөөнөө хэлвэл. Тий, талархлаа. Хүн бүхний хувьд саяын орчлонд бид азтай төрснөө бүх хүн мэдчихвэл, талархчихвэл, хүндэлживэл, өсөлживэл хүний заяа өөрөө их сайхан дэлгэр өснөр нэм жаргалтай бүтээгдээд байдгийн билээ л дээ. Хүн өөрөө ганцаараа биш. Энэ оршууд дээр чинь маш олон төрөл зүйлтэйгээ шүтэн барилдлагатай. Тэр тусмаа хамгийн дээдийн төрөл нь учраас айлын том хүүхдүүдөө өөрөөр хариуцлагатай байдаг шиг төрөл зүйл дундаа хүний тэр эрүүл оюун санаа, ухамсар, зөв хүн чанар гэж нэрлэгдэх тэр зөв сэтгэл чинь өөрөө оршихуй амийг хадгалах тийм дэмтэй байгаа юм лээ. Тэгээ тэрэнд их гоё ухаарлаа өгсөн дуу тэр орчлонд би азтай төржгээд би чи бид гэж хэлж өгөө доо. Тэгээд тэрийг бид нар ухаарах тал дээр бас энэ цагт бүх хүн ухаарчдаг гэж баясаж өдөр бүрээ тэгж сайн сайхан одоо бүх юм нь байгаад баясах нь зөвхөн эд материалаар хэмжигдэх биш бүхэл зүйл нь байгаад байгаа юм л таа үн тийм ээ. Тэгэхээр бид нэр тэр байгалийн заягдмал хүчнүүдээ ашиглаж мэдэхгүйгээс бас төөртэй гэдэг юм шиг байгаа. Тэгээ могоо жилийн хувьд бол үнэхээр могоо жил даяарт болвол маш өршөөлтөө өгөөчтэй жил байлаа. Яг тэгэхээр монголчууд могоогоо усын амтан гэж хүндэлж, дээдэлж, бэлгшээж, за тэгээ могоо зүтлэх юм бол ойрынх нь хин нэгэн жирэмсэн болчихж гээд нөгөө хан хурамстаасаа бид нар махан бие авч төрдөг учраас нөгөө хурамст буюу байгаль ихтлэгийн хүртэл ингээ мэдээ чимээгээ зүүдээр нөхч ингэдэг байсан юм шиг байгаа. Тэгээ могоо жил бол яалтчгүй хүн байгалийн хувийн холбоо гагнсан хүн байгаль хоёрын шүтэн барилдлагыг бөхжүүлж бэхжүүлсэн тийм их дэлгэр сайхан өгөөчтэй бас их өршөөлттэй юм жил байсан. Хүн өөрийгөө таних хэрээр байгаль ихтэлхийтэйгээ хүн ямар нарийн хувийн холбоотой байдаг юм бэ гэдгийг их ухаарсан тийм олон одоо сургалт хөтөлбөрүүд Хөх Монголын зүүн төв дээр явагдлаа. Түүний нэг нь намрын 8 шимтгий алшаан, өвлийн хар цусны аялал гэдэг юм байгалаараа дамжиж хүн олон одоо төрөл тутмынхаа өвлийн үргэж нэрлэгдэх мэдээллийг байгаль нь эргээ цэвэрлэдэг юм байна. Хэрвээ эрхээ өгвөл, хэрвээ бид нэр байгаль ихээ тэгж ачилж эвлэгэж чадах юм бол эргүүлээд одоо их чанар нь өөрөө бүтээсэн үрээ одоо хурамстын үрсээ цэвэрлдэг юм байна. Ангаадаг юм байна.
тэрийг их таньж ухаарсан ийм сайхан өгөөчтэй жил байсан. Ер нь бол могоо жилийг одоо нөгөө татварт их хэмжээний өртөө байгууллагууд хэдэн онд ч үлээ нэг татвар нь төрийн юугаар чөлөөлөгдсөн шүү дээ. Өршөөлөөр төрийнхөө өршөөлөөр чөлөөлөгдөжсэн шиг энэ өнгөрсөн могоо жилд бол хүн төрлөختөн даяар үнэхээр хүн байж чадах юм бол үеийн өрний юм чөлөөлөгдсөн өршөөлийн юм жил байсан. Тэгээ тэр нь хаанаас эрхэн өгөгдсөн гэхээр хан хурамстаасаа буюу нөгөө байгаль ихтлэхээс байгаль ижигээс эрхэн өгөгдсөн юм гоё жил байсан. Тэгээ тэр сайхан жилдээ бид нэр ер нь хүн өөрөө нэг усан бүтцтэй ихтлэхий маань ч гэсэн ийм бараг 70% нь усан бүтцтэй шүү дээ. Тэгэхээр эргээд төрлөختөн даяарын сайн сайхан устайгаа их холбоотой юм билээ. Тэр хүн өөрийнх нь ариусал, хүн өөрийнх нь аврал эргээд одоо бүтэн хүн байх тэр зохирол нь байгаль ижид ирэх нь байдаг юм байна. Тэгээд усаараа дамжиж бид намрын 8 шимтийн арш ингээ намрынхаа тэр эмтэй шимтэй усанд нэлээд босгож орцгоосон. За өвлийнхаа их балчрээсээс ахуулаад идэр эсгээд өвлийнхаа одоо идэр тэр тачгансан эсүүдэд хар цусандаа орж тэр төрөл тутмынхаа үйл яврыг ариусгах, андуу мэндүү хийсэн зүйл дээр ажиллах, ухаарах, тунгаах. За тэгсний хэрээр байгаль их минь эргэж өршөөлөө үзүүлж бид нэрийг төрөл тутмын тэр мэдээллийг цэвэрлэх юм сайхан зүйл одоо зүйлүүд хийгдэж хүн байгалийн хүн холбоо батжсан ийм өгөөж аримтаа үйлс өрнүүтэй өөрийгөө таних хөгжлийн шат агсан ийм гоё жил байлаа. Тэгээд талархлаа. Ямар сайхан юм бэ. Нэг хүн өөрийгөө би сэтгэл оюунаараа энэ гурван холбоос нэгдэд ирэхийн цагт л бүх зүйлс тэгшрээд байх шиг байгаа юм бэлгийн талаас ингээд ажиад ах нэ. Тэгэхээр хоёулаа яриагаа сайхан талархлаар, дуугаар, орчлон ертөнцийн энэ мэдээлэл гэсэн сайхан яриагаар эхлэж байгаа боловч одоо тэгээд бүх зүйл чинь хар цагаан хоёр ээлжлэх юм да. Бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд нэг жоохон бие биенээ дээрлэхэд байгаа. Өмнө нь Монгол түмэнд хизээш байгаагүй нэг тийм харамсалтай зүйлс одоо бүр ингээд үзэхгүй байхаа аргахгүйгээр ингээд бүх зүйлээр ингэж дэлгэрч байна. Тэгэхээр би таныг ийм сайхан үйлсэж хүний бийд байгаа чамд манах ухаан болсон усыг цэвэршүүлдэг, оюуныг тунгалагшуулдаг ажил хийдэг хүний хувьд байгууллага дээр та хэд энэ тухай ярьж байв уу? Одоо хойч ирээдүй болсон хүүхдүүдтэй бүгдөө энэ дээр одоо ямар үйл ажиллагаа явуулвал нэмэртэй байх бол хоёулаа нэг жоохон эмзэг сэдв дээр энэ яриагаа бэлчүүлвэл. Нөгөө ээж хүний хувьд ч тэр эрггүй хүний хувьд ч тэр энэ бол үнэхээр бодох асуудал л да. Тэгтээ эн чинь хүүхдүүдийн буруу биш, нөгөө эцэг толин тусгалал орж ирж байгаа л да. Толны өмнө муудсан мандрин тавьчихад шинэ байх ёстой. Яагаад шинэ байхгүй байгаа гэж орж байгаатай адилхан муудсан мандринд буруу өгч болохгүй шүү дээ. Түүнтэй адилхан нөгөө тэрийг муутгасан цаад одоо хадгалт нь байв юу нь байв гэд хардаг шиг тэр хүүхдүүдийг хүн болгож чадаагүй нөгөө эцэг эхчүүд дээр харах ёстой л доо. Үндэс нь нөгөө цэцэг навчин тэрэн шарлаад байвал навчтаа нуцалдаа тайраад их биш. Үндэстэйгээ ажиллаад үндсийн цэвэрлээд үндэс нь энэ одоо арчлаад ирэхээр цэцэг гоё ургадаг шиг ялгаагүй нөгөө өрсийн маань үндэс нь аав ээж нь томчууд маань юм болохоор тэр их үе тэнгийн дээрлэхэлтийг өдөөж үйлдэж байгаа тэр хүн бол чадаагүй зэрлэг аратан болгоцсон тэр хүүхдүүдийн хүүхэд нэртэй аратны цаана хэн байгаа юм гэхээр тэр өрсүүд маань биш аав ээж нь. Аав ээж нь тэр хүүхдүүдэд маань тийм л юм өгсөн. Хүүхдүүд маань авсан юм өгöd байгаа юм. Тэгэхээр томчууд одоо сая нэг хэдэн жил өв соёлоо гээгээд харийн бүх зүйлийг дээдлээд өөрийнхөө хамгийн үн цэнтэй амьдралыг бүтээдэг, өөрийнхөө үн цэнийг бүтээдэг их л өв соёлоо гээсний харга байна. Их багаас нь гадаад хэл сургасны одоо шалтгаан үр дагаврын хууль гэдэг шиг гадаад багаас нь их гадаад хэл сургаж гадаадын юм руу хуйлруулж хүн байх ухааны өгдөг нөгөө өв соёл, өвгдийн их ухаан, гэр бүлийн харилцаа хандлага их нөхөр байх гэд энэ ариун нандин холбоон дээр одоо булингар бохирдол байгаагийн тод илрэлт нь ялцчгүй хүүхдүүдэд маань орж ирж байна л да. Тэгээд тэднийгээ өөгшүүлээд эцэг эхийн чинь буруу та нарын зөв гэж хэлээгүй л дээ. Тэгвэл ерөнхийдөө бол ялцчгүй толны тусгалал орж ирж байгаа учраас магадгүй одоо энэ сошиалоор
ил болж байгаа нь харин сайн хэрэг. Ил болоогүй маш олон юм инээс чимэгнэлтэй зүйлүүд зөндөө байгаа. Аль эртнээс энэ зүйл бол угаасаа Монгол оронд байсан. Эртнээс гэдэг нь одоо сүүлийн үед шүү дээ. Сүүлийн нэг 10 хэдэн жил бол ялангуяа хамгийн үнэтэй төлбөртэй хувийн сургуулиуд тийм ээ. Тэгээд нэр хүндтэй гэгддэг сургуулиуд болгон дээр үеийнхний дээрдгэлт гадуурхалт хамгийн их байдаг. Тэгээд судалгаан дээр бол бүр энэ нь маш өндөр хувиар гараад ирсэн байдгийг нөгөө иргэдийн оролцоо төсөлгөөд их сайхан төрөөс хэрэгждэг байсан тэр төсөлтөөр би нэг хэсэг ажиллах завшаан гарахад үеийнхний дээрдгэлтээр бас судалгаан дээр явж ирсэн. Тэгээ энэ бол одоо ингээд шуугаан тарьж байгаа болохоос өмнө нь байсан. Байгаад нөгөө идбээр болж ингэж гадагшаага хагарахгүй дотроо ингээд буглаад яваад ирсэн л дээ. Тэгээд төрийн хэмжээнд бас гарсан дөрвтэй бодлого шийдвэр бага байлаа. За тэгээ байх ёстой юм шиг үдсэн томчуудын хандлага их байлаа. За тэгээд хүн байх ухаанаа гээцэн энэ томчууд маань өөрсдөө энэ бүхнээ хийчихсэн юм аа. Тэгэхээр одоо бол хүүхдтэй ярихаас мэдээж хууль журмынхаа дагуу ярьж л таараа хүүхдээс илүүтэйгээр нөгөө эцэг эхчүүдтэй эргэж ярих бас хүн болгон миний хүүхд өртөөгүй гэж чимээгүй болчихгүй. Би яалаа би хүүхдээ хэн болгож байгаа вэ? Би хүүхдээ хүн болгож чадаж байна уу үгүй байна уу гэд ингээ эргэж харах маш том юм боломж, маш том алдаага оноо болгох маш том юм зүйл гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар гарч ирсэн зүйл дээрээ төвцөө цогцоод орлох биш, яг гарц гаргалгаа шийдэл нь хаана яаж байна? Хувь хүнийхээ төвшөнд юу хийхээр байна? Эцэг их болсон хувь хүний төвшөнд юу хийхээр байгаа юм? За нийгэм бодлогынхаа хүрээнд юу хийхээр байгаа юм? Тэгээд сургуулиуд одоо хүүхдийн 2 дахь орчин болдгийнхаа хувьд юу хэрэгтэй байгаа юм гээд ингээл шатандаа л ажиллах ёстой зүйлээ л харж байгаа юм л да. Тэгээд би санамсаргүй хүүгээсээ ингэж асуусан. Миний хүү одоо бас ялгаагүй л 10 11 дугаар анги юм чинь миний хүү танаа сургууль дээр ийм зүйл хэр байх вэ гэд асуусан чи ээжээ энгийн жирийн ЭБС-ийн сургуулиудаар наадах чинь тийм өсрээд нэг гахаа нохоо гөлөг гэж дуудалцсан өгөхөөс биш тэгтлээ бие биенээ гимтэлж алчих гэдэг юм байхгүй шүү дээ. Наадах чинь ээжээ албан тушаал өндөртөө төгрөг мөнгөөр баян хүмүүсийн хүүхдүүдийн хийж байгаа зүйл нь шүү дээ. Ээж наадах чинь бол ойлгомжтой бүх нийтийг хамарцсан зүйл ерөөсөө биш шүү дээ. Наадах чинь дээр гэж нэрлэх тэр ялзарсан хүмүүсийн өөрсдийнх нь хор горн гарч байгаа штэ. Тэгэхээр хүмүүс бас наадтай харах өнцгөө өөрчлүүлгээд өөрхөн ээжтэй зөвлөгөө өгчээсэн. Тэгээ би үнэхээр яг намайг судалгаа хийж яхад энгийн нэг жирийн сургуульдаар дээрлэлт гадуурхалт бол бага байгаа хэрнээсээ дандаа үнэтэй сургуулиуд тэгээд дандаа гадаад хэлээр дагнацсан сургуулиуд энэ төр наадах чи өндөр байдаг юм лээ. Тэгэхээр нөгөө Бямбын 90 гочин монгол хэл одоо хүний сэтгэлгээ өөрөө хэлээрээ дамжиж бүтээгддэг. Тэгэхээр монгол хүний сэтгэлгээ монгол хүн байх ухаан чинь нөгөө хэлэнд нь байгаад байгаа. Аль ч үндэстний хувьд хятад үндэстэн бол хятад хэлээрээ суурилна. Япон үндэстэн япон хэлээр сурж эхлэх юм. За тэгээд дараагийн хүн байх ухааны суурьаа тавьчихаар дараагийн хэл орж ирдэг. Тэгэхээр хэл өөрөө сэтгэлгээг бүтээдэг учраас ийм жоохон цэцэрлэгт байхаас нь гадаад хэл үзүүлчихэр нөгөө монгол сэтгэлгээ гэдэг зүйл байхгүй болоод орчин монгол байгаад байдаг сэтгэлгээ өөр байгаад ирэхээр тэрний зөрчил дээрээс бас зөндөө асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр хэлийг бол гадаад хэлийг үгүйсгээгүй боловч аль насанд нь яг хийх вэ одоо сургах вэ гэдэг чинь чухал шүү дээ. Яаж хэрэглэх вэ гэдэг хэрэгцээ нь бас чухал. Тэгэхээр Бямбын 90 жугаа нөгөө үг ганцдахгүй хэл бузартуулдаг юм аа, хуурс ганцдахгүй дээл бөөсдүүлдэг юм аа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр баг маш сайн мэддэг хэл нь 17 хэл, гадралдаг 3 хэлтэйгээ баг 20 хэлтэй хүн байсан юм лээ шүү дээ. Тийм олон хэлтэй хүн гадаадаар ярих нэг ч гадаад үгийг монгол хэлний өгүүлбэрт оруулахгүй хичээж энэ насныхаа амьдралыг барсан байхад бид нэр ингээд өвгдийнхаа үлдээсэн өв гүн ухаан руу эргэж харах ёстой юмыг ер нь жоохон үндийж цэцэглэж хөгжөөлгүүл өвгдийн өв соёл руугаа харна штэ. Тэг хэмээг гадна талын бүх юмыг одоо сайхан гიშүтээд их хэл, өв соёл, өвгт түүх үн цэнтэй бүхнээ нулимсны орн угаасаа ингэж л гарч байгаа. Тэгэхээр нэгэнтээ гараад ирсэн зүйлийг бид нэр шуугин шааграх биш нэмэлт байх талаас нь бодоод үзэх юм бол гэр бүл болгон өөрөө хичээх юм олж харна.
Миний хүүхдтэйгээ гомчин гэж хэлэх боломжгүй. Хүн байх ухааны юу өгөх ёстойг бид нэр ингээ эргэж харж өөрөө хүн байх ёстой. Өөрөө манай гэрийн үнэт зүйл юу вэ? Манай гэр бүлийн хамгийн чухал баримжаалдаг чиг баримжаа алсын хараа маань юу вэ? Гэж ингэж одоо ийм зүйл гарсан дээр гэр бүл болгон дотгошоогоо ингээ харах ёстой байхгүй юу? Манай гэр бүлийн одоо үнэтэй эрхэмлдэг чанар маань юу юм? Юугаараа бид нэр эвлэлдэж нэгдэв те? Бид нар юугаараа ингэж хөгжиж цэцгэлэх юм? Миний ханийн, миний эхнэрийн, миний хүүхдийн хамгийн үнцэнтэй сайхан бахархах чанар нь юу юм гээд. Ингээд нөгөө бахархалтай зүйлүүдээ ийм багаас нь мэдэхгүй болвол дондгийн гэр бүл, долгорын гэр бүлтэй харьцуулаад манайх хэцүү ядуу байна гээл те? Дахиад тэрний дээдлийн нөгөө сайд байгаа хүний гэр бүлтэй харьцуулаад эсвэл нэг албан тушаалтан эсвэл нэг мөнгөтэй байгаа бизнесмен гэр бүлтэй харьцуулаад яваад өгөхөр нөгөө гэр бүл чинь үн цэнэгүй юм шиг хинч биш юм шиг үр хүүхэд тийм ядуу сэтгэлгээтэй өсчөж болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо манай гэр бүл жишээ нь үе үе ингээд хурал хийдгийг хурал хийгээд тэгээд за одоо аавынх нь хамгийн үнэтэй хамгийн та нарын бахархдаг үнэт зүйл юу вэ? Хамгийн бахархдаг чанар нь аавд нь ямар сайн чанар байдгийг. Тэгэхээр хүүхдүүд хэлнэ шүү дээ. Аав бол хүүхдүүдээ ерөөсөө зодддаггүй. Учирлаж дандаа хэлдэг. Тэр нэг таалагддаг гээл. Тэ? Тэгэхэд нөгөөх нь бас дахиад нэг аавынхаа сайн чанарыг хэлээл. Тэгэнгүүт нөгөө ээж нь тэн дээр нь тийштэй. Ээж нь бас аавынх нь хүүхдүүдээ бусдын хүүхдүүдтэй харьцуулдаггүй. Тэгээд байгаа өнгөрч хүлээж авч байгаа хэрнээс бүх юмдаар дэмжидэгт нь маш их талархдаг. Бид нар азтай юм аа юм боё автаа те ингээл. Ингээд нөгөө нэг ярилцаал үнтэй зөвлүүдээ ингээл хилэлцээл нэрээ тийштэйгээл хүүхдийн сэтгэлд улам тэр сайхан аавынх нь бахархах чанар бат оршоод ингэсэн хүүхэд бусад хүний амьдралтай харьцуулаад гонсоогоод бутаад дутаад явахгүй шүү дээ. За миний одоо том хүүгийн агаагийнх нь ахынх нь сайн чанар юу юм гэхэд хүүхдүүд хэлнэ шүү дээ. Ингээд бахархах зүйлээ мэдэхгүй бол гэр бүл чинь нэгдэж хөгжиж чадахгүй. Тэгээ улс орон ч үнтэй тэр хамгийн үнтэй бахархах их л өв соёл гэдэг энэ үнтэй зүйлүүдээ мэддэж бахархахгүй бол улс орон ч хөгжихгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр яг ийм зүйлүүдээс харин ч эсрэгээр юундаар яаж ажиллах ёстой байгаа гэдэг нэм зүг чигээ харах. Яг нэг өөртөөгөө зүйрэлд ирж байгаад алдаагаа олоод засчих ийм зүйлүүд нөгөө талд нь байгаа. Алдаагаа оноо олгочих, ухаарлаа авчих зүйлүүд байгаа. Тэгэхээр тэгж байгаа нэг чухал зүйл хэллээ. Ямарваа нэгэн зүйлийн мөн чанар агуулга нь дотроо цөмдөө байж идэг. Гадна талдаа тэр нь шинж чанараар илэрч гарч ирээд идэг. Тэгэхээр одоо энэ нэг ингэж хүүхдийн дээрлэхэлт гэж нэрлээд байгаа энэ зүйлийг таних шиг ингэж ухаж харах юм бол нөгөө итгэл байгаа газар эр хүн тогтоод, хүндэтгэл байгаа газар тогтоод, тэр инэрл нь эхнэрлүүгээ шилжээд, инэрл итгэл хоёр дээр хүүхэд бүрэн хайрлагдсан хүн бол одоо би тэдний яриад байгаа эр гүн болж өсөх гээд байгаа. Тэгэхээр та бүр энэ чандам нь 3 холбоог сая өөрийнхөө гэр бүл дээр биднэрт маш тадар гаргаж өгсөнд маш их баярлалаа. Миний асуулт яг дараагийнх нь ингээд орох байсан. Тэгэхээр энэ нэг чандам нь аавын цагаан тусал, ээжийн улаан тусал, хөх мөх тэнгэрээс ирсэн цэвэр хөх тусал гэсэн 3 туслаас бүтсэн энэ ариун хүүхдийг биеэр нь гүйж байгаа усанд мэдээлэл өгч байгаа нь ээж ах хоёр л байгаад байгаа. Тийм учраас чанд манах ухаан гэд ингээд гурлаад үлдээчихсэн. Тэгэхээр энэ гурвал дээр ингэж үлдээж байгаа орон зайн дотор бэр цэцэг их юу өгöd байна вэ? Зол баяр юу өгöd байна вэ? Гэдэг дээр л ер нь бүх юм оршоод байна уу да гэсэн. Энэ дээр та маань дахиад сайхан дэлгэрүүлвэл. Тий. Гэр бүлийн хүрээнд ч тэр ер нь хувь хүнээс л гэр бүлийн хөгжил, улс орны хөгжил, эрхтлийн хөгжил эргүүн хүнээс л эхлээд байгаа юм билээ шүү дээ. Тэгэхээр жишээ нь би бол сүүлийн хэдэн жил нэг ийм зүйлийг ингээ бодчихдгийг миний нэг ийм үнд зүйлийн баримжаалал юм да. Миний хийх гээд байгаа үйлдэл тустай юм уу? Би ямар санаа сэтлэр энэ үйлдэлийг хийх гээд байгаа юм? Миний үүсгэж байгаа анхны санаа сэтэл юу юм? Би хүн хурж гаал нэг өөрөө ашиг олчих гээд байгаа юм уу? Эсвэл би угаасаа тустай юм хийх гээд байгаа юм уу гэдгийг нөгөө санаа сэтэл дээрээ нэг ингэж боддгийн. Одоо нэг сургалт өгөх байсан чи энэ сургалтыг яах гэж өгөх гээд байгаа юм? Сургалтын чинь зорилго юу юм? Алсын хараа буюу энэ сургалтыг авснаар хэрвээ хэрэгжүүлчих юм бол юунд хүрэхээ наа сургалт авсан хүмүүсээ. Тэ? Гэт нэг ингэж
зорилгоо тавиад алсын хараагаа нэг хүрх юмаа ингээ үр дүнгээ ингээ хараад тэгээд чи болооч наадах чи зүгээр л хүн урах гэж штэ. Наадах чинь тусгүй юм байна штэ гэвэл би санаагаа хураан штэ. Нэрээ би жоо өнгөц бодсон юм бэ. Миний анханасаа үүсгэж байгаа санаа сэтэл жоохон сул байгаа юм байна. Эсвэл жоохон бодлонтой байгаа юм байна. Эсвэл хүнд тусгүй зөвхөн өөрийнхөө эрх ашигыг хангахын төлөө хүнийг золиослох гэдэг юм байна штэ. Тэгвэл наадах чинь чамд буян болж үржиж чадахгүй ирсэн сайхан үрсэд чинь дэмгүй ингээд төг болно штэ. Үлийн үрэл тарина штэ. Тийм юм чинь дахиад бодоод үсэх юм байна штэ. Гэхээр ингээд орхих жишээ нь. Эсвэл үнэхээр миний санаа сэтэл зөв байгаа болвол тэгээ санаа сэтэл зөв байгаа юмны эцсийн үр дүн дандаа ингээд тустаагаар гардаг. Тийм учраас дандаа санаа сэтэл дээр ингээд бодох ёстой юм ер нь бодох ёстой юм шиг байгаа. Би одоо өөрийнхөө туршлагаас харахад тэгэхээр нэг ингээд их сайхан. Тэгэхээр гэр бүл дээр ч гэсэн ямар нэгэн ийм хэлбэрцсэн ядсан одоо юу гэдэг юм хиймэл олдмол юмнууд байх тусмаа хүүхдийг үгүй хийгээд байдаг. Хүүхд ч ерөөсөө шууд хуулна шүү дээ. Нөгөө эцэг эхийн үйлдэлээс шууд хуулбарлаж автоматар даалдах ухамсарт нь тэр мэдээллүүд бичигдчихэд учраас аав нь ээжтэй харилцаж байгаа харилцаа. Ээж нь аавтаа буюу эр нөхөртөйгээ харилцаж байгаа харилцаа ч л өөрөө тэгэл хүүхд хүмүүжүүлэх үлгэр нь болоод ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ээж хүн гэж хэн байх юм? Ямар үүрэгтэй юм? Тэ? Эцэг хүн нь ямар үүрэгтэй ингээд нэг юм ялгаж салгах ухаанаараа бид нэр жоохон ч гэсэн ингээд урагшлыг гэвэл эргээл нөгөө өв соёлоо хаа. Эргээл нөгөө эцэг өвгдийнхээ амьдарч ирсэн хүүхд түүхийг харж байгаа юм. Яадаг байлаа, за аав яадаг байлаа ийм үед ээж яадаг байлаа гэл ингэж хараад за нэг хүн орж ирэл цай цуу хийж өгчөө суухын хооронд хов шуугуулаад ивэл аав энэ үед хүний муу хүн олж хараагүй байхад хүү чи хэлэх юм тэгээд муухай хараа загнадаг байсан шүү дээ. За хов шуугуулхаа болиоч гэдэг юм уу. Ингээд нөгөө нэг өвөө авцсан хүүхдүүд бол яалтчгүй сэтгэлгээний язгуур өвөө авцсан хүүхдүүд бол бүр үнэхээр алхам тутамдаа ингээд нэг юм тустай амьдрах гарахтаа байгаад. Тэгж чадаагүй хүмүүс хэцүү байгаад байгаа. Гэхдээ энэ болохгүй гэсэн үг ш. Одоо нөгөө дутуугаа нөхөх гэр бүлд одоо гэр бүлийн харилцаа, гэр бүл өөрөө улс орны үндсэн нэгж учраас яалтчгүй суралцсан. Яаж суралцах юм гэхээр өөрийгөө танихаас л эхэлнэ. Өөр ямар ч арга байхгүй. Өөрийгөө танихаас эхэлнэ. Өөрийгөө жоохон ч гэсэн таних зүйлүүдэд гадна талаас харж болно. За би мэдээж бяцлагдаг хүний хувьд бол бяцлагдаг хүмүүс чинь харьцангуй нөгөө өөр л байх төвлөрч. Тэгээ төвлөрл хаана байна? Тэнд нөгөө бүтээгч ухамсарын гэрэл орж ирж тэн дээр чи ингээ ажиллаж өгöd идэг учраас хариултаа дандаа өөрөөсөө аваад идэг штэ. Өөрөөсөө юм шиг хэрнээсээ мэдээж тэр чин бүтээгч их чанарын л тэр дээд ухамсар штэ. Тэгэхээр бид нар гэр бүлдээ эрүүл харилцаагаа яаж тогтоох вэ? Би эхнэр байж чадж байгаа мó? Хань нөхөр байж чадж байгаа мó? Одоо тэр чин ингээд ярихад бол амархуу. Хийхэд хэрэгжүүлэхэд үнэхээр ухаан зарна. Одоо би бол төгсдөө очичоод яриад байгаа юм биш зүгээр оролдож гин өшөө дээрээс нь эхнэр хүнээс гэр бүлийн бүх зүйл хамаардгийг яг өөрөөрөө өдөө 50 гарсан насандаа одоо ингээд мэдэрч байгаа байхгүй. Эмэгтэй хүн л их чанар нь л нэг аятайхан байж юм болвол гэр бүл ер нь л аятайх юм байх юм байна гэдгийг өөрөөрөө ингээд мэдрээд байгаа байхгүй юу. Тэгэхээр гэр бүлийн тухай ярина гэвэл одоо би бол хүмүүст учиргүй их дэмтэй зүйл өгч чадах нь юу л бол зүгээр нэг танин барьсан хэрэгжүүлээд үр дүн гарсан зүйлүүдээс жоохон баг зэрэг хуваалцаж штэ. Тэгээд эмэгтэй хүн эр нөхрөө хүндлээд хайрлаад дээдлээд ирэхээр хүүхд ингээд аав чухал болвол номер 1 лидер шүү гэдгийг ингээд баримжаалаад эхэлдэг юм билээ. Тэгээд ээжийн тэр зөв үйлдэл нь эцэг үрийг ингээд маш гоё ив нэгдэлтэй болгоод ирэхээр ээж хүн харин нэг амгалан байх жаргалтай суурь нь тэр байдаг юм шиг билээ. Гэж одоо миний туусан амьдралаараа барьж аваад эргээд хүмүүсийн гэр бүлийг ингээ харьцуулах, эргээд гол усныхаа настангууд, өндөр наслсан хосууд, аав ээж маань ч одоо байгаа юм чи эргээ харах нэ. Яалтчгүй аав ээж хоёрын эрүүл харилцаа Монгол улсын зөв эргүүн хүнийг бэлтгэх юм байна. Энэ бол яалтчгүй тийм байна. Бид нар мундаг албан тушаалтай байх албатай биш юм байна. Мундаг нэр төртэй байх албатай биш юм байна. Нэр төр чинь тэгж ярих юм бол хүн чанар юм байна. Тэгэхээр хүн байх ухааныг л хүн бүр эзэмшигтээр л
төвлөрөх юм байна. Хүн байхаас өөр эрдэм ерөөсөө байхгүй юм байна. Энэ сураад байгаа бүх эрдэм хүн байхад зориулагдсан юм байна. Тэгээгүй юм бол тэр олдмол зээлдмэл юмыг сурах шаардлагач юм байна. Хаар урд нь байна уу? Юу нь байна? Сурах шаардлагагүй юм байна. Хүн байхад дэм болох тэр зүйлийг эрдэм гэдэг байгаа юм байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд хэрэгтэй зүйлээ аваад хэрэггүй юмсэл. Хүн чанар чинь өөрөө яагаад хүн байхыг өвгдөд хэцүүгээд байсан бэ гэдгийг одоо яг ингээд тань шиг ингээд тэмтрээл амьдралынхаа нөгөө туулсан бэлгүн гэдэг шиг өөрөө бүдрээл тэр бүдэрсэн алдаагаа ингээд эргүүл тойруулаад харж хахад хүн байх нэрээ ингээд хэцүү юм байна. Гэхдээ хичээвэл нөгөө эрдэм дөрөөгүй гэдэг шиг туслаар хураагаад байхад бол далай болох нь бол болдог юм байна. Нэгт хоёрт хүн чанар бол гүн чанар гэж тодорхойлсон байлээ. Нэрээ гүн чанар юм билээ. Юм шиг байлээ гэж дүүн бас тэгэж ингээ өөрийнхөө тэмдрээд байгаа байхгүй юу? Тэгээд та түрүү их чухал сэдв яриад ингээд хавчуулагдаад өнгөрцөн. Өвгдээцэн гэрээ хаамарт ингээд хиймэр дөрөв сууж байгаа эр хүнээ та гэж хэлсэн энэ хоёрхан авианд хайр хүндлэл ёс суртахууны бүхтэн цогц явж исэн юм байна. Бүр энийг ингээд нэлээд жоохон гүнзгий ухаж ингэж төнхөөд тэгээд дүүн бүр оройгүй тэр эрдмийг өвгөнд ингээд бүр ингээд сомирлог болоход биднэрт ингээд маш их эрдмийг маш их хураангуулж өгсөн юм байна. Тэгэхээр би таныг эр нөхрөө дээдэлдэг чин сэтгэлээсээ хайрладаг эмэгтэй хүний хувьд та гэж дууддаггүй, та гэж энэ хоёрхан авианд хураасан эрдэм мэдлэгийн тухай хоёулаа хөөрнөл. За эрт дээр үесэл ер нь нэг гэрийн хоёр бие бинийгаа таалгаж ирсэн билээ л дээ. Тэгээ хэдийн үеэс магадгүй нөгөө өрөндийн хил энтер орж ирээл чи гэдэг үг л орж ирсэн байх л да. Чи гэхээр ер нь чичлэгийн эхлэлээ гэдэг язгуурууд тэгээд идэг юм лээ. Та гэхээр зөвхөн чи гэхээр бол зөвхөн өөрөө байдаг гинэ. Янз бүрээр л тайлбарлаж байгаа язгуурууд. Чи гэхээр бол зөвхөн энэ одоо энэ нөхөр харагдаж байгаа энэ нөхөр байх нь л да. Та гэхээр нөгөө түшид туссан тэнгэрүүд нь харж даасан хүчнүүд нь эвэлээ өгдөг дээд их хөлүүд нэгээд энэ бүгдийг багцаар нийлүүлээд та гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр би болохоор ханийга та гэдгийг таа л гэж дуудана. Олон жил болж байна та гэж дуудаад. Ингээд нэг энэ гоё хүн байх хүний хөгжлийн эрдэм руугаа суралцаад явж исэн чинь чигээ хэлэх гэсэн чинь хоол гарахаа ицсэн. Чигээ хэлэх гэсэн чинь нэг эвгүй. Тэгэл өөрөө гэл баг жил гараа явсаа өөрөө л гэдгийгсэн. Тэгж жагаад та гэж хэлээд тэгээ одоо л та гэж хэлээд олон жил болж байна. Та л гэдгийг та одоо тэгнүүдээ гэл. Тэгээ таагаа хэлчихээр бас их урцалдах арсалдах юм баг юм шиг байгаа юм. Тэгээд та гэхээр чинь тэгээд ер нь жоох ийм хэрэг зэрэг талхтай юм шиг байгаа юм. Тэгээ гэр бүл дотор ер нь бол их ухаан, ер нь бол хүн амьдрахад их ухаан зарж байна. Зархаас ч өөр аргагүй. Биднэрт одоо өгөгдсөн байгалийн хүч маань тэр ухаанаа асар их зарж ийн. Төвчээр гэдэг зүйл бол бүр төвчин гэдэг чинь нэг ингээд хэлмээр өвчиг хэлэхгүй ингээд нэг дотшоо хийчихэд байгааг хэлээгүй юм байна лээ л дээ. Тэр чинь бүр ухаанаа зараад, ухаарад ерөөсөө эннээс өөр гарцгүй юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг төвчээр гэдэг юм шиг байгаа юм. Би зүгээр өөрөө тэгж ойлгодгийг. Тэгэхээр биш нэг төвчин, хоёр төвчин, гурав төвчин тэгэл дэлбэрэх байлгүй дээ, тий. Төвчээр гэдэг чинь яагаад гэдгээ ухаад, тунгаагаад, мэрээд, ухаарад ингээд ахаар энэс өөр боломжгүй юм байна штэ гэхээр хүн чинь аминдаа хайртай юм болохоор өрсөдөө хайртай юм болохоор энэ хамгийн зөв хувилбарыг би хэрэгжүүлэхээс өөр аргагүй юм байна гэдээ өөрийгөө захиргаадаа засаад ирдэг юм билээ. Тэгээд ухаан, хайр, инрэл одоо ухаан, хайр, инрэл, төвчээр энэ гурав дээр л амьдрал бүтээгдээд идэг юм уу? Тэгжижил гэр бүл их зүг байдаг юм шиг байна штэ л гэж бодоод байгаа. Тэгээд бас их суралцдаг. Амьдрал бол тэрчгээрээ их сургуул юм билээ шүү. Нөгөө хосуудын эргэн тойрны бас гол усныхаа их багад байхад гол усны настан харилцаа хандлага гэж одоо бид нар чинь эргээл тунгаагаад ихнаа тэргуй их зөв хүн байсан юм байна. Тэргуй их ухаантай хүн байсан юм байна гэж одоо тэгэл үлгэр болгоод тэгээд суралцаал зөв гэж байгаагаа хэрэгжүүлж үзээд үр дүн гарч ивэл өөрийнхөө сүлж нэмж баяжуулж хэрэгжүүлээл тэгэл тэндээсээ урам аваад яваал гэдэг штэ. Тэгэхээр хичээхээс өөр арга байхгүй. Тэгвэл зүгээр нэг хичээгээд байхгүй ухаан гэдэг тэр байгалийнхаа хүчийг, ухамсар гэдэг тэр төрлөх их үүтгэл чанарынхаа хүчийг бүр асар нарийн ашигланаа.
Тэрийг л одоо суу зайлил гэдэг байх та тийм ээ. Айда. Суу бэлэг суу зээл гэж нэг баруун зүүн гар шиг хоёр баруун зүүн тарих шиг хоёр зүйлийг суу бэлгийг нь жоохон орхиод суу зээл нь бидний үед жоохон байгаад байсан юм шиг байгаа. Тэгэхээр одоо нөгөө юм ингээд дэнсээ юм байна гэж бодоод дэнслэх юм бол хар туйл руугаа явах тусмаа нөгөө эсрэг цагаан нь ингээд ороод ир тийм жишээг л одоо та бүхэн энд сайхан хөөрөлдөж сууж байна. Тэгээ өвөг дээдсийгээ яахаар байхгүй бидний яс цус эдис ген одоо тэр чөмгөнд байгаа мэдээлэл байгаль хорвоо ертөнц бүгднийг нь ойлгуулж ингэж өгсөн Тэнгэрийн деваачин газарт болгосон хүмүүс юм байна гэдгийг цаг хугацаа өнгөрөх тусам зөвхөн монголчууд бид нар биш дэлхийн нийтээрээ мэдж байгаа энэ сайхан цагт амьдарч байгаадаа зөөр үнэхээр их талархдаг. Тэгэхээр энэ тухай хоёулаа хөөрөлдөөр. Харин тий цагийн дундаас майдрын ирэн буюу мөнхийн ай болсон гэгэн чанараараа бүтэн 100% амьдрах тэр эрхтэй эрэнд бид нар ороод ирж байгаа нь бүр үнэхээр цаглашгүй цагийн эвэл юм билээ. Тэгээд харин одоо бид нар хуучин эрнийхээ нөгөө муу зан чанаруудыг нүүр тулаад таниад яадгийн ингэж ирсэн юм чинь яадгийн ингэж болоод идэг юм чинь гэж муу одоо зуршлуудаа тэр дадлуудаа өөгшүүлэх биш шин эрэнд чинь зүйтэй яг төрмөл мөн чанартаараа орших хүн ямар л заягдсан төрмөл дээдийн чанартай байдгийг тэн дээрээ орших эрен юм чинь нөгөө төмөр эрний тэр муу дадал зуршлуудаа нүүр тулаад ингээд гээхээс өөр аргагүй байгаад байгаа юм. Тэгэхээр одоо саяын тэр сошиалдаар сэвээд байгаа хүүхдүүдийн үе тэнгийн дээрлэхэлт ч гэсэн тэрнтэйгээ бид нар нүүр тулаад пипа ста яасан балиар нөхдүүд үү ста нэрэ гэд чичээд хурууга чичээд хошууга нэмрэлтийн оронд тэн дээр бид нар ингээд марх хэрэгтэй байгаа байхгүй. Ер нь тэр мэдчил нөгөө хар бараан зүйл сүүдрээ танихгүй болвол хар бараан зүйлийг ингээ ялгаж ингэж танихгүй юм болвол нүүр тулахгүй юм болвол яаж тэрийг таних юм? Таниагүй юм чинь сайн сайхан юм яриад урагшлаад ирсэн чинь нөгөөх чинь дотор талд бухшаад хоцорсон байгаа шүү дээ. Бид нэр одоо жишээ нь би нэг муу дутагдaltaй байл да. Юу гэдгийг одоо нэг хотлоо ирдэг ч юм уу усгаа хийдэг ч юм уу эсвэл одоо хүнийг муу хэлдэг ч юм уу нэг юм муу дутагдaltaй байлаг тэр чинь ингээл мэдээл цуглуулаа муу үлийн үр тариал тэгснээрээ би цэвэр байна гэсэн үг биш шүү дээ. Ирхэмлж байгаа юм ингээл цагаан гэгээ юм ирхэмлээд идэг. Бичиж байгаа юм ингээл нэг гой юмнууд бичээд идэг. Тэгснээ үйлдэл нь ингээл буруу байгаад их юм болвол тэр сайн хүн тэр зөв гэсэн үг биш шүү дээ. Одоо ихэнх нь тийм байгаа шүү дээ. Тэгэхээр сүүдэртэйгээ нүүр тулдаг шүү дээ бид нар. Яагаад ийм болж ийн гэд бүр ингэ нүүр тулаад. Одоо бүр их айдастай эргэлзээтэй нэг мэдээ үтсэн чи яана гэл ингэчдэг хүн болвол би яагаад дандаа юм болгоноос ингэ айгаад идгийг. Энэ айгаад байгаагийн цаана юу байгаа ингээд өөр ингэ айдастайгаа ингэ тулна штэ. Магадгүй ийм юм биш штэ гэд таньчаараа харин хүн тэрнээсээ чөлөөлөгдөөд айдсаа давчих юм бол тийм зоримог тэ эрлэхэг чихч үйлдэлүүд өөрөөс нь гарна штэ. Тэгэхгүй л ингээд адилхан сэвэл яста үзээ ядаал те би түн бэрэж жишээд нүт хүн үрээрэн жишгэж үгвэсээр итэл хүний хөвгтүүдийг гэсэн чи дээр нь хэлээл ингээхийн оронд гих мэтчлэн нөгөө нэг сүүдэртэйгээ буюу өөрийнхөө дутагдaltaа өөрийнхөө муу чанаруудтай одоо алцахаас өөр ялалтай байхгүй штэ. Тэр гадна талын имийг хараад 1000 сэвэд тэгээд дэвшилтэй юм үгүй. Хэдэн 10 жил л ингэж ирлээ штэ. Одоо тэгвэл яах юм? Одоо тэрнтэйгээ алалцсан штэ. Надад тэгвэл тэр яг тийм хэлбэрээрээ гараагүй ч гэсэн өөр хүүхдээ муудлаас нь өөгшүүлээд муудлаас нь үлгэр болоод идэг юу гэдгийг надаа байгаа штэ. Аль нэг тийм сөрөг чанар нь байгаа штэ. Тэгвэл тэрийг олоод тэрэн дээрээ ажиллаад тэрийг яллах нь хөгжил байгаад байгаа штэ. Яалтчгүй. Тэгэхээр одоо сүйдтэйгээ буюу өөрийнхөө тэр муу талуудаа одоо алцахаас өөр аргагүй шүү дээ. Одоо тэгэл үзэд тараал нь шүү дээ. Үзэд тарах тусам нөгөө доктор гэрэлгээгээ орж байгаа учраас булан тохооны бүр маш олон зүйлүүдийг гаргаж ирж шүү дээ. Би чи одоо бүр ийм чанар гарч ирж шүү дээ. Тэгээд харин онцлог нь өөрийгөө чичхээ болчихын, үзээ ятгаа болчихын, ичхээ одоо ичиж одоо нүдний улаа яана гэхээр өөрхөн зохируулаад байгаа юм чи одоо тэгэл яалтчгүй тэр муу дадлаа сайн үйлдэл хийгээ тэр сайн дадал чинь хизээ суун муун чөлөөлөгдөж өгч байгаа.
Тэгэхээр одоо бас манайхан тэгжил таниул арай бие биендээ дэмтэй байх та тийм ээ. Тэргүй идэ бэр хагарцсан юмыг бид нар мянга чичээд яаж яхаар дэмтэй байх талаасаа би юу хийх үү? За мэдээж төр бодлогынхаа хүрээнд хэрэгжүүлэх юм харж л байгаа бах. Иргэн би юугаа хийх үү? Ээж хүн би юугаа хийх үү гэж харах л байх л та. Тэрнээс өөр гарцхгүй штэ ер нь. Харин тийм ээ. Энэ нэг хар бараан гэхүү сүүдэр гэхүү зүйл бид нарыг таны хэлдгээр их олон үе шат байгаад ах шиг байгаа юм. Хамгийн хэцүү нь өөрийнхөө тэр муу чанарыг хүн хүлээн зөвшөөрөх гэдэг дээр л ингээд толтой тулчаал гарч чадахгүй л ингээд нураад байдаг юм удаа гэж дүү зөвөр өөр дөрөө тэгж бодсон. Тэгэхээр хүн болгонд л нэг тийм үе ирдэг юм шиг байгаа. Тэрний таны хэлсэн шиг тэр айдсын ард юу байна? Яг одоо цагт авсан айдас байна уу? Эсвэл өдөр цагт байна уу? Хүүхэд цагт байна уу? Эсвэл эхээс олдоход байна уу гэдгийг ингээд нарийн сайн таны хэлдгээр бясалгаад хэрвээ бодоод тунгаагаад бэлтгэн гэхэр хүмүүс заавал ингэж суугаа хэлээд байгаа шиг байна. Тэр хүнд чинь бас бэлтгэх хэлбэрүүд өөр байгаад байгаа шиг байгаа юм. Яг өөрийнхөө олж авчаад тэгээд ингээд цааш нь явах юм бол өөрийнхөө л учрыг олчих юм бол уулын тэр гэрэл гэгээ их цацрах юм билээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг ингээд яхад хөгжилд хувь хүн рүү очиод байгаа юм. Гэвчиг бас нийгэм гэр бүлгээд хүрээнд л нөлөөлөд байгаа шиг юм. Японы нэг эрдэмтэн тэгж шагшижсэн гэсэн. Хүмүүжүүлэх шаардлагагүй хүүхдтэй юм хариулах шаардлагагүй мал сүрэгтэй Монгол түмэн гэж бүр тэгж хэлээд бүр шагшиж байсан юм гинлээ. Тэгэхээр одоо энийг хэдүүлээ гинлээ юм гэхгүйгээр дахиад ийм болгол мөн сайхна тийм ээ. Тий. Одоо ч ер нь тийм болно л доо. Тийм болохоос ч аргагүй, тийм байж чадахгүй бол энэ эрэнд чинь амьдрах визгүй штэ. Энэ эрен өөрөө мөнхийн ай гэж нэрлэгдэхийн одоо хүн чанарын дээдээр амьдрах юм эрен ороод ирлээ штэ. Тэгэхээр нөгөө өөдгүү зангаа өөгшүүлэхгүй гэдэг нь өмнө эрэнд одоо соц системийн үед ч юм уу өмнөх эрэнд бид нар яадаг гэсэн гэхээр хэрвээ би мууга хэлвэл муухай дутагдлаа өөрөө хэлээд өөрөө хүлээн зөвшөөрвөл дэвсүүлээд хинч биш болоод тэр хүн бүр маш хэцүү байдалд орчдөг байсан учраас аль нь болохоор баригдахгүй хамгийн их одоо мэрэгжлийн муу зайл гаргаснууд нь ингээд маш сайн амьдрдаг байлаа штэ. Өмнөх цаг үед тийм байла. Тэрний дадал хөвчлүүд одоо аль ч хүнд байгаа. Тэр мэдээллүүд аль ч хүний одоо мэдээллийн санд нь байгаа. Тэгээд тэрийг ингээ хүлээн зөвшөөрөх байхгүй юу? Өмнөх үед бол тийм байсан. Одоо бол хэрэггүй. Одоо бол тэр хэрэггүй болцсон учраас би тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгээ мэдэх хэрэгтэй байгаа юм. Таних хэрэгтэй байна. Тэр муу зан одоо бол хэрэггүй учраас аль болох үнэн байх юм байна. Аль болох өөрийнхөө тэр өөдгүү зангуудыг таниад орхих ёстой юм байна. Оронд нь эрг зөв дадал эзэмших ёстой юм байна. Тэрээ одоо ингээд яадгийн арх удаг муу дадал зовшилтай байсан болвол хувь хүн ингээд тэрийг таниад татгалзаад ирэхээр одоо саяын сар шинээр болвол биелав арх уусан сов согтун хүн юусэн хараагүй. Тэгэхээр шинжлэгдэж штэ ингээд эртний ухамсар өөрөө ийм гоё гэгэн гэрэлтэй ухамсартай эрен ороод ирсэн учраас хуучин эртний нөгөө ийм сул сөрөг ухамсар цэвэрлэгдэж штэ. Яг тэрэн шиг цагийн өнгө бол аль хэдийнэ гэгэн гэрэлтэй нь ороод ирсэн. Харин одоо хүмүүс өөр дөр ажиллах юм. Машин чи эвдрээ зогссон чинь нэг том пэ тэгээд миний машин бол саяхан авсан шинэ машин эвдрэх ёсгүй байхгүй юу гэдэг. Угаасаа замаа ороод чадахгүй тэгээд зогсчл байна штэ. Харин яастыг нь олчих гээд ингээд үзэж тарах юм бол энэ яг энэ нь эвдэрсэн юм шиг байна гэж захиж аваад буцаага засаад хийчихдэгтэй адилхан. Яг миний амьдралыг унгаагаад хоош нь татаад байгаа тэр муу дадал зуршил өмнөх соц системийн байна уу өмнөх эртний тэр муу дадал зуршил надаа бүр маш олон мянгаараа байгаа шүү дээ. Тэгэхээр ухаарад хүлээн зөвшөөрчгөр л болчиход байгаа юм. Би ийм нэг муу зантай юм биш тэгээд хүлээн зөвшөөрчхөр яг тэрий чинь хариуцах тэр мэдээллийг чинь цэвэрлэх ухамсар одоо монголчууд бол мөнх тэнгэрийн хүчил гэж нэрлэдэг л дээ. Эрдэмтүүд бас тэрийг сансрын нэрлэгээд байгаа. Тэр бүтээгч ухамсар чинь төвлөрөл хаана байна, анхаарал хаана байна яг тэн дээр орж ирж ажиллаж байгаа шүү дээ. Тэр гэрэл чинь. Тэн дээр орж ирж ариусгал одоо тэр мэдээллийг соронзон балруу шиг арилгаж байгаа шүү дээ. Би тэгэл хүлээн зөвшөөрөл би энийг засъя. Би ийм том дутагдaltaй хүн юм байна. Би нэг өөдгүй ийм нэг одоо хүнийг араар нь муулдаг ийм нэг онцгүй зантай хүн байна гэл таниал би үнийгээ засъя гэл хүлээн зөвшөөрөл таньчихтал тэр чинь нөгөө яаж гэдгийг цаадуулчих хийгээд байгалийн төрмөл
бүтээх чанарууд чи хийгээд байгаа. Би мэдээж дадал дээр анхаарал ухамсарлаад өгч нь бусдын тэгээ цаадуулч хийчихэж байгаа. Танд оюуны хүч байгаа, ухамсарын маш дээд хүч байгаа, бүтээгч хүч, сэтгэлийн маш гоё гэрэлтэй хүч байгаа, тий? Үгийн хүч байгаа гэд энэ нэг заяагдмал төрлөх хүний төрлөх чанарууд чинь өөрөө хийгээд байгаа ш. Хүн чинь өөрөө бүр нэрээ үнэхээр дээдийн бүтээгч ухамсар юм билээ ш. Тэгэхээр та хүлэнж ер нь энийг олох гэж би бол 10 хэдэн жил зарсан шүү. Энэ дутагдлаа энэ босхгүй байгаа юм хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна гэдгийг мэдхгүйгээр аль болоход би яагаачгүй юм шиг харин тийм тэр тэгжсэн ч гэдэг юм уу нийтийн нэг юм хүн болгоноор байж байгаа юм нэг арын шин байлаа шүү дээ. Өмнөх одоо хэдэн 10 жил наслсан тэр хугацаанд нэг тэгж амиа дарж гардаг тийм муу чанар угаасаа тэр нийгэм угаасаа тэрийг л өгсөн байхгүй. Тэр нийгэмд тэрийг тохирдог байсан байхгүй. Аль болохоор биеэ өмөрдөг, муугаа далдалдаг, муухагаа нуудаг, тэ худлаа хилдэг, хүнийг хохироодог гэл ийм зуршлууд байсан байхгүй юу. Тэргээрээ хүн ингээд нэг амьдэрдэг, ингээд шатагдаг. Одоо энэ нэрэнд бол тийм хүн явахгүй, цэвэрлэгэнд орно. Тийм учраас харин одоо танаад нүүр тулаад хүлээн зөвшөөрөө засъя гэж хүсээд ирэхэд баш хөнгөн засагднаа. Энэ бүр үнэхээр гоё. Харин тий. Тэгээд ингээ хоёулаа ярьсаар яжгаад буцаа түүх рүүгээ орохоор дэлхий дээр төр тулсыг хид байгуулчихсан өвөг дээдсийн дэлхийн багш байсан юм байна, стратегч байсан юм байна, гүн ухаанч байсан юм байна, одоогийнхоор философч байсан юм байна, одон орон судлаач байсан юм байна, газрын гүнийг бүр ингээ бүгднгээ судалсан юм байна гэхэд өө бид нар ч ерөөсөө дэлхийн багш юм байна. Одоо багшлах цаг нь ирчихжээ гэж бодогдоод байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол хүн болгон мэрэгдүүд ч шилдэгдэлтэй хүн болгон өөртөө багш. Өөрөөгөө засаглах, захиргаад нь залах, яалж төгс нөхчих. Тэр мууга ялаад байгаа төгс нөхчих гэдэг юм. Тэр чанар бол байглаасаа төрмөл. Зүгээр тэрний оронд нөгөө дадлууд нөгөө сөрөг зан чанарын дадлууд ороод ирсэн байгаа шүү дээ. Би ухамсарлахын завдлагууд дадал ороод ирдэг. Би нөгөөхий чинь ухаа тунгаахын завдлагууд нөгөө муу дадал ч ороод ирдэг. Хүнсний дэлгүүр орсон ч бид нэр тэгж байгаа шүү дээ. Надад яг юу хэрэгтэй байна гэд амс хийгээ сонсохын оронд эсвэл гэр бүлд маань яг ямар хүн эсийг нь тэтгэж хүнс юу авах вэ гэд амс хийхийн оронд би тэрэн дуртай энэ дуртай гэж нөгөө дадлууч өөр хөтлөл баахан хэрэггүй юм аваад 300-400 мянга болчихдөг шүү дээ. Яг ухамсарлах юм бол тийм биш шүү дээ. Яг энэ үнэхээр гэр бүлд маань хүүхдэд маань надад хүнс хоол болох юм уу? Хүн эсээ маань тэтгэж шимжүүлэх юм уу гэхээр энэ биш гэл буцаагаал кэнсел ингээд буцааж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэг тэр ухамсарын хүч чинь өөрөө ухаан ухамсарын хүч чинь өөрөө тийм дээд бүтээгч чанар байгаад байгаа юм. Яг тэр акшнт амс хийгээл өөрөө ингээд тодорхойлоод бодох хэрэгтэй байгаа байхгүй. За манай гэр бүлд энэ 7 хоногт ямар хүнс хэрэгтэй вэ? Хүн эцэг минь тэтгэх шимжүүлэх ямар хүнс хоол хэрэгтэй вэ гэд өөрөөсөө асуугаад амс хийхэд миний хаашаа явах, миний гар хаана хөдлөөд юу авах чинь энэ цаанаасаа хийгдээд байгаа байхгүй. Тэрний орн нөгөө мө дадал чинь ажилчнаа. Хүү энэ дуртай, хань энэ дуртай, би энэ дуртай гэл нөгөө тэгээд тэр нь хоол болох юм өгөхөр болохгүй. Тэгэхээр одоо бид нар яалтчгүй л энэ төрмөл байгалийн хүчнүүдэл ашиглаж сурна л да. Ухаанаа ашиглана, ухамсараа ашиглана, сэтгэлийн гоё чанаруудаа ашиглана тий. Хөрвүүлэх чадвар хэрэгтэй байна шүү дээ, тийм ээ? Сайн өрөөгөө зөв байгалийн заяагдсан тэр заяагдмал чанаруудаа л ашиглана гэдгээ ухамсарлах юм. Тэр байтугай би ямар дээлийн цагаан сараар өмсөх вэ гэхэд өөрийнхөө жилийн засал болох өнгөн дээр хүн очиод зогсчдөг байхгүй. Тэгээд ингээд тэмтрээд идэг байхгүй. Өнгөө ингээд бариад идэг байхгүй. Би ийм саата юм дургу штэ ямар сони гэл дахиад юм үзэж байгаа л өөрний газар очиод ингээд гар өөрөө имрээл зогсчихоор тийм саата ямаад имрээд байгаа байхгүй. Нэг удаа жишээ нь би тэгжсэн. Тэгээд би чи урлагийнхан энийг өмсдөг гой ганган хүмүүс өмсдөг. Би чи юм гялгар юм дургу штэ энэ одоо яагаад байгаа юм болоо гэсэн чинь яг тухайн жилд надад засал болох өнгө нь тэр өнгө байсан байхгүй.
Эсвэл хүнсэн дээр ч гэсэн бид нар амс хийгээл зогсоол яг яах гадаагаа жоохон тодорхойлол өгөх юм бол зориол зорилгоо тавиал энэ 7 хоногт манай гэр бүлийнхэнд шимтээ дэмтээ эмтээ одоо яадгийн тийм хүнсээ авнаа гэл зорилгоо тавьчихад энэ өөрөө явдаг. Очоод яг хэрэгтэй хүнсэн дээрээ гарчаа очоод бүр дургу хүнсэн дээр ч очино. Тийм тэгээд дуртай дургу таалагдахгүй гэж хуваачгаал тэгэл тэр хоёр туйлнаасаа гарч чадахгүй тэнцвэрээ олохгүй л ингээл унаад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар яаж ч өөрийгөө танихаас хөгжил эхэлнэ. Ямар ч зүйл хүн өөрийгөө танихаас эхэлнэ. Гадна талын юмыг 1000 судлаад юусоо гүйцэтгэхгүй. Хязгааргүй. Тэгвэл та өөрлөгөө л орохоос өөр аргагүй. Өөрийгөө тань, өөрийгөө таньснаар та яг надаа юу хэрэгтэй, юу дэмтэй, миний ямар үйлдэл гадагшаага нийгэмдээ дэмтэй, миний ямар сайн чанарууд надад байгаад тэр зан чанараараа би юугаа бүтээж чадах юм. Тэ? Манай Бүхэн Монголын зүүн соёнгийн ирэх хүн төвөөс гарсан үнд зүйл гэдэг их гоё хичээл байдгийг. Хүний дотоод үнд зүйл мэдээж үнд зүйл хүнд янз бүр штэ. Миний гэр бүл гэж болно, миний хайртай эхнэр маань гэж болно, миний хийж байгаа ажил, миний мэрэгжил гэж болно. Гэвч тэр бүх үнд зүйлийг чинь маш зүй захиралтайгаар нь хадгалж хамгаалж урт удаан бат бөх оршоодог юм нь хүний өөрийнх нь төрмөл юугаар сольж өшөхгүй тэр хүн чанар нь баг. Хүн чанар мөн чанар. Тэр чинь тэгээд дотроо гоё задраад бүр уучлах өршөөхөр юу бүтээж болохын, даатгалаараа юу бүтээж болохын, хайр хүндэтгэлээрээ юу бүтээж болохын, анх өгөх чанараараа юу бүтээж болохын гэдээ бүр маш гоё ингээд 81 ийм сайн чанар болоод сайн арын шин хүний заяа гэдмэл төрөмөл 81 зан чанар болоод гараад ирсэн. Энэ 9-өөр нь хан тэнгэрээ эвлэгдэг, энэ 9-өөр нь хатан газраа эвлэгдэг, энэ 9-өөр нь үрээ эвлэгж, үрийн заяагаа бөхлөгдөг, энэ 9-өөр нь буян ишгээ татчихийдэг гэсэн сайн зан чанараа гэдэг. Тэгээд би тэр хичээлээ боддгийн цаг нь ирэхээр тэгээд нэг сайхан нийтийн хүртэл болгох юмсан. Хүн энийг мэдчихвэл хүн чанараа гээхгүй дээ гэл боддгийн. Өөрийгөө сайхан морь цаг таны гал моринжил тэр сайхан хичээл олон нийтэд хүрэх байхаа. Олон хүн сонсож дотоод сэтгэлийнхээ мөнхийн айд олж авснараа олон гэр бүл зэгцрэн шүү дээ тийм ээ. Тэр үл одоо үнэхээр гайхамшигтай. Тэгэхээр та маань өгөн өрөөлтэй аян авшигтай аялгау дууны ертөнцөөр олон хүний бие сэтгэл оюуны эсийг ингэж баясгаж нэрээ чи орчлонд юм бүтээх гэж төрсөн байх гэдэг оюун эрдмийг их олон жил өгсөн. Тэгээ би танай төвөөс эрхлэн гаргасан энэ сайхан 60-60-ны заслын аялгауг дүүгээр ахуулаад номоо авчирсан. Тэгээ ямар нэгэн номыг ч одоо ингээд нөгөө хэрэгжилж л амь орно шүү дээ тий. Тэгээ арай олон дүүг хэрэгэлдэг ингээд хуудаснууд дээрээ тэмдэглээ хэдэн сарын одоо жишээ нь 26-ны 1 сарын 17-ны Бямб гарагт 19 цагт нээсэн чинь Тожтой хамт явах гэсэн дууг би ингээд дуулж яжээ. Тэгээ одоо би Тожтой хамт явъя гэдэг дуугаа сураад ингээд өөр юм болгосон. Тэгээд ингээд та нарынхаа бүтээсэн энэ бүтээлийг нэг ч гэсэн хүн амь оруулж явъя гэж зүгээр бодоод хичээгээд байдаг байхгүй юу? Тэр ингээд хэлийн шандад ч гэсэн хүн ингээд хичээж болж байхад яг таны дэргэд байгаа танай төвд ирж байгаа энэ хүмүүс ямар их буян хишиг заяа дэлгэр дүүрэн байдаг бол гэж ингэж дүүд нь бодогдоод байдаг. Тэгэхээр хоёулаа энэ сайхан үйл ажиллагааныхаа тухай яриад хамгийн сүүлд жишээ ойрмог шиг та ад жаргал бомбсон жаргалтай мэдээлэлээ бид нартай хуваалцаач. За баярлалаа сайхан асуултанд. Бүхэн Монголын зүүн соёнгийн гэр бүл төв бол 2012 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан. Өнгөрсөн жил бид нэр 13 жилийн ойгоо хийсэн. Тэгээ хүний хөгжлийн төв болохоор яг 13 насныхаа ой хийж байгаа 13 насны чинь хүүхдийн маш том суур заслан орж ирдэг штэ. Яг тэрэн шиг 13 жигаа хийсэн. Ер нь байгууллагууд тэгш 15 20 25 жилийн ойгоо хийдэг болоод манай байгууллагч нөгөө хүний хөгжлийг хөтөлж авч явдаг учраас 13 насны ойг хийсэн. Тэгээд соёнгийн гэрүүлэх маш олон шимтээ, дэмтээ, тус эрдэмтээ юм хичээлүүд төрсөн. Одоо нөгөө ном болвол хүн өөрөө ном судар хүн өөрөө юм хүн өөрөөс нь ингээд өөрийнх нь ном судар ингэж урсаж гарч ирэх хэвээр юм гэд ингээд мэрэгдүүд хэлсэн байдаг. Тэрэн шиг Бүхэн Монголын зүүн төвийн номч нараас яг тэр хичээл нь ингэж урсаж төрж байгаа. Сүүлийн хэдэн жил. За тэгээд тэр дундаа одоо энэ сайхан өнгөрсөн могоо жилд болвол 7 хүрдний бяцлал төрсөн.
Хөх Монголын зүүн төвөөс Монгол буюу мөнх гал нь дандаа бадрах 7 хүртний хичээл, бяцлаглалын хичээл төрсөн. Яг Монгол хүмүүсийнхаа язгуурын тэр чанарыг нь сэрээж, яс цусных нь янзшгүй их хүчийг идэвхжүүлэх тэр гоё 7 хүртний хичээл төрсөн. Тэгээд бас нөгөө хар цус тэр намрын 8 шимтийн аршаан, хар цусныхаа аршаанаар маш олон хүн эдгэрсэн. Мэдээж Хөх Монголын зүүн төв хүн өөрөө өөрийгөө таних хүний үндсэн өгөгдөл нь хайр, тийм ээ? Хайр гэдэг өгөгдөл чинь өөрөө маш олон салгаалж ургаад хүний дээдийн 84,000 номын чанарыг бүтээдэг учраас яалтчгүй одоо энэний илэрхийлэл үр дүн нь болж их гоё хичээлүүд төрж байгаа. Аваад ашигласан хүн болгонд үр дүн гардаг хичээлүүд төрж байгаа. Тэгээд ийм өгөөчтөө олцтой азтай ийм жил өнгөрсөн. За энд гал морин жилдээ бас Хөх Монголын зүүн төв маань нээ олноо соён гэгэрүүлэх, хувийн хөгжлийг ахиулах тал дээр өөрсдийн хөтөлбөр сургалтын төлөвлөгөөнүүдийг гаргацсан ажиллаж байна. За тэгээд сүүлийн үед хамгийн тохиолдсон аз жаргалтай зүйл одоо өдөр болгон л аз жаргалтай байна л да. Ер нь хүн жоох ингээ урагшилчаар ягаад тэгэхээр амьдрал хэмээхийн сайхан бэлгээ ингээд хүн өөрийнхөө мөн чанарыг таньсан хүн чинь ингэж боддог байхгүй юу? Хүмүүст бүр хилчмээрч байдаг. Өдөр бүр л сайхан байдаг. Нөгөө Далай ламын хэлдгээр өдөр бүхэн үлзий, гариг бүхэн гайхамж яага тийг сургасан байдгийг ингээд таньдаг болчдг юм шиг байгаа. Тэгээд таарсан бүхэн учирсан бүхэн завшаан үнэхээр яг тэгж хүн чанар өөрөө харддаг юм шиг байгаа юм. Саарн ч намайг ухааруулах багш болол сайхан учрал болж идэг. Сайхан нь ч илүү одоо сайн сайхнаа баттгсан ерөөл нь болж идэг. Тэгээд хүмүүс нэг ийм зүйлийг хилээд өгчүүл арай бас тустай юм болов. Би өглөөсөө ер нь сүүлийн үед дандаа л ингэж бодогдоод байгаа. Ямар ч их ерөөл буянтай хүмүүс Монгол оронд төрдөг юм бол тоо бүр ингээд өөрөө ирэхгүй тийг сүсэлдэг. Яа тэгэхээр өглөөсөө кофегаа уух, цайгаа уух, буцсан усаа уух, ширгээж уух, тэ бор цайгаа уух, сүтэ цайгаа уух, ариг хоормгоо уух бүр арай их хязгааргүй эрхчлөөтэй тэ. Тэгээд агарын төлбөргөө төлөөд байхгүй байна. Тэ өдөр болгон л агаараараа амьсгалж амиа дарж чадгалж байгаа штэ. Гадаа гараад явахаар газарт мөр гаргасны төлбөр төлөхгүй байна. Нар сарны энергийн төлбөр төлөхгүй байна. Салхи ирчлээ салхилж өгч ин төлөхгүй байна. Ургамал цэцгэс ингээл гоё дэлгэрэл зугаалаад явж ин төлбөр төлөхгүй байна. Ингээ бүр нөгөө айдаа хутагтын нэг юм айлдвар байдгийг төрхөөс өгөх хүртэл бүх юмаа үнгүй ашиглаж байж одоо бас юунд босгоо эцгээд гонгноод байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр бид нар одоо энэ цагт бол хүн баяа л гэж төвлөрөөд өгөөч. Би ерөөсө хүн л байчихъя гэж захиалаад зориод өгөөч. Тэгхийн бол таны амьдрал өвчтөй байсан бол та эрүүл болох нь тодорхой. Амьдралын маш том асуудлуудтай болсон бол тэр чинь ингээ баг агаар цэгцэрэх нь тодорхой. Яа тэгэхээр та тийм л зориг тавьчих. Ерөөсөө л би хүн бай. Хүн байхаас өөр эрдэм байхгүй гэж өвгдөөд зөвхөх язгуурууд яг хэлээд идгийг. Тэгэхээр хүн байна гэдэг нь өөрөө тэрчгээр нар шигэ гэрэлтчихэж байгаа юм. Хүн байх эрдэм чинь тэрчгээр цогцоор юм гэрэл байхгүй юу? Бүх тэр бурхан минь хараач гэж залбираагүй байсан ч та тэр хэмтэйг нэгдсэн байхгүй бүтээгчдээ тухмсрынхаа хэмтэй нэгдсэн. Тийм учраас та зүгээр хүн л байчигээ зориод өгөөч. Хүн байхаас илүү эрдэм байхгүй. Тэгээ хүн чанарын дээд нь одоо энэ бидний нэг хэдэн оноос хойш юм намайг нэг хөх язгуурууд нэг ийм хоёр мөртийг дандаа хүлхүүссэн байхгүй юу. Тэгээд үйлдэл болгуулахыг зориулсан байхгүй юу. Олон жил болж байгаа. Алдрын дээд нь хүн чанар шүү. Хүн чанараас илүү алдар байдаггүй. Амжилтын үндэс бол хөдөлмөр шүү. Ариун цагаан хөдөлмөрөөс чи илүү амжилт гэж байдгүй маа. Мөрөөрөө чи тэр хоёрыг хийж явхад угаасаа чи хэн болох нь тодорхой болцсон байдаг юм аа. Тэгээ энэ хоёр мөрт их гоё. Тэгээ одоо ч би энийг ерөөсөө амьдралынхаа алив хийх үйлсийнхаа мөрдлөгөө болгож идэг.
алдрын дээд бол хүн нар юм байна. Тэр тусмаа ээж хүнд бол ээж нэрнээс нь эрхэм алдар байдгүй гэсэн шүү дээ. Ээж нэрэндээ багтах. Тэгэхээр л эмэгтэйчүүд арх ухах ямарч боломжгүй байгаа гэдэг. Согтуу үрийнх нь нүдэнд харагдана гэхээр л бас эвгүй шүү дээ. Тэгэхээр ээж гэдэг бол их том алдрын гэсэн. Тэгээд ээж бай, гэргий бай, хүн бай гэдэг бол бидний алдар юм гэсэн. Тэгээд амжилт бол бидний их одоо хөдөлмөр бол бидний амжилтын үндэс нь юм гэсэн. Тэгэхээр мэдээж хөдөлмөр гэхээр хүн хураал янз бүрийн үйлдэл хийгээд авахгүй нөгөө бурхан багш 8 зөв дотор амжиргааны их өсвөр зөв байх гэд байж тий. Тэр яг хэлээд байгаа. За тий хамгийн сүүл тохиолдсныг баяртай зүйлээ ярьж үгүй манай охин. Одоо би чинь нас нэлээ явцсан мэт хин цөөхтөдтэй шүү дээ. Тэгээд 3 дугаар ангийн манай охин гэсэн аахгүй. Хөөх юм ярьж өгсөн байхгүй юу? Юу ярьж өгсөн гэхээр сургуулийн тухай гоё юм ярьж өгсөн. Ээжээ ерөн жоо хичээлд явах дургүй байгаад байдгийг. Тэгээд тэрийг өөгшүүлэхгүй яг тухайн үед би хариулаад өнгөрцөө. Миний хүү хичээд их чухал шүү гэд. Тэгээ юу гэж ярьж өгсөн гэхээр би хичээлд явах дургүй байгаагаа би дөрөвт удаага танд тайлбарлаж өгч байна. Одоо суугаад бич. Одоо хүүхдүүд тийм гоё болцсон байхгүй юу? Хүүхдүүдээс бид нар асар их суралцдаг. Хүүхэд ачцсан энэгаасаа тий. Суугаад бич. Нэгдүгээрт сургууль надаа асар их стресс өгч байна. За тэгсэн. За нэг бичлээ. Яагаад стресс өгöd байгаа гэсэн чинь муухай орилцохоо би тэгж орилох дург учраас надад стресс өгöd байна. За хоёрдугаарт болохоор юу хэллээ? Нэг 4 юм хэлсэн. Маш чухал 4 юм. Одоо би тэрийг бас тэмдэглэж авсан хэрнээсээ өөрийн болгож хүлхээд ийн гэсэн мартцсан л тууж байгаа юм байна. Нэг 4 яг нэрэ тийштэй гэж бодох юм 4 юм гэсэн. Тэгээд тэргээр нь би одооны хүүхдүүд бол би л ээж аав нь хүн байчих юм бол тэр хүүхдүүдийн хэмжээс угаасаа өөр байгаа юм байна гэдгийг хүүгээс охиныхаа үйлдэл. Ер нь хүүхдүүдийн зөвхөн манай хүүхд гэхгүй хүүхдүүдийн үйлдэлээс би хараад байдаг. Нэг 4 хөөх юм гэсэн. Тэгээд нөгөө миний цагийг үрээд энэ YouTube-аас асар их мэдээлэл авчгаар байхад миний цагийг үрж ийн гэсэн. Тэгэхээр яг тэр чинь нөгөө сургалтын систем өөрөө яг өөрчлөгдөх хэрэгтэйг хэлж байгаа юм л да. Тэгэхээр бүр өгөөсөө утгаараа арай нэг өөр утгаар хичээл энэ цагийн хүүхдүүдэд хичээл орох ёстой шүү гэдгийг илэрхийлж байгаа юм. Тэгснээрээ ч тэр хичээлд би явахгүй гэсэн үг биш. 3-т нь 4-т нь гэдэг нэг 4 юм бичүүлсэн. Би тэгээд тэрийг яг ингээ бодоод нүүр тулах юм бол яг үнэн байсан. Гэхдээ хүүхдтэй энэ үнэн гэж хэлээгүй. Чи одоогор бол чи ээж нь чамайг хуваарь нь багш нар аваад ингээд яг ингэж сургахыг хүсэхгүй байна. Чи хамт олон донд орох ёстой. Чи яг нийгэм ямар вэ тэрэн дотроо чи хүмүүжих ёстой. Тэгээ багштай их хайртай байхгүй юу. Тэгээ багш чинь чамд ингээд сургахыг гэж ингэж зүтгэж байгаа учраас чи багшаагаа хайрлаад сургахыг чи өөрөө хичээх ёстой. Таалагдахгүй юмнууд байгаа боловч яавал надад таалагдах вэ гэдгээ чи өөрөө онож олох ёстой. Тэгээ ээжтэй ингэж хэлж байгаа юм чинь ээж нь бас бодож үзье гэд. Тэгээ за тэгээ Мартин 8 болсон чинь 9 настай байхгүй. Мартин 8 болсон чинь Мартин 8-наас өмнө л тэгээд байсан. Битгий санаа зовоороо би танд маш гоё цэцэг авч өгнө. Би та цэцгэн дуртай юм чинь. Тэгээ Мартин 8 болсон чинь амралтын өдөр таарсныг хэлэхөө тэгсэн чинь ингэсэн. Ээж хувцас өмс гоё хувцас өмсч хоёлаа гарыг би танд гоё цэцэг авч өгье гэдэг. Тэгээд цэцгийн ийм хөөрхөн хүнсний дэлгүүртэйгээ жижиг цэцэгтэй газар орсон чи ийм газар ормооргүй нээж арай олон сонголттой газар орё гэдэг. Тэгээд нөгөө цагаан сарынхаа мөнгийг хураацсан байсан байхгүй. Цагаан сарынхаа мөнгийг хураацсан байжгаад ийм артын нөгөө ийм цэцгийн тасаг ороод за ээж дуртай цэцгээ аваараа гэдэг. Та энэ цэцгийн дуртайтай ингээд миний нөгөө дуртай армашкаг заагаад монголоор тэр чих гоё нөгөө балжин гарам штэ. Нэрийг балжин гарам гэд хэлж явах хүртэл бүр болохгүй юмны их үнцийг үнцээр нь засдаг хүчин тэр цэцгэнд байдгийн гэсэн. Би тэрэнд их дуртай тэгс. За та алийн наммаар ингээд би тэр балжин гарамаа аваад тэгээд ямар өнгөлтийг авах юм гээд бүр надаар сангуулад тэгээд хөдөлтөгчд нь хид болсон гэдэгсэн хөдөлтөгч нь хөөхөөртэй ямар хөөрхий ээжтэй цэцэг авч гэж байгаа юм гээд тэгээ би том болж байгаа юм байна да миний охин хөөрхөн ээжтэй цэцэг авч өгөөд тэр хамгийн сүүлийн миний баярсан зүйл байлаа бас хөөрхөн нөгөө хүүхдтэйгээ ингээд сайн ярилцдгийг
юу болохгүйг ингээд ярьж байгаа нь өөрөө болохгүй юм ярьж ирсэн чинь ингээд хөөрхөн баяр өгöd идэг. Тэндээс нь би зөндөө юм сураад идэг. Тэгэхээр эцэг эхчүүд маань бас мэдээ захиргаадгүй яах уу, засаглалгүй яах уу. Тэгтээ хүүхдүүдээ их тийм сонсож явах юм бол хүүхдүүчээрээс бүх төрлийн мэдээллийг бидний хараагүй өнцгөөс өгч яадаг нь үнэхээр жаргал. Бид ямар азар одоо нас аксаа хойноч гэсэн юм хөөрхөн 3 хүүхэд гаргасан юм болоо шагнал юм да ийм том шагнал авсан хүн ч одоо одогтойхоо хүн бай да бусд нь бол болчиход юм байна. Тэгээ бидний ярилцлагыг үзэж байгаа хүмүүс ч гэсэн энэ ярилцлага дондаас хүн байх эрхэм зүйлүүдээ жоохон ч гэсэн далаад тусал нэмэр хэмжээгээр авах болтугай. Тэгээ тэр нь тэгээд ургаад гой үржин дэлгэрэх болтугай. Даяар монголчууд минь дэлгэр Монгол орондоо дэлгэрж дэгжиж хөгжиж амьдрах болтугай. Уудан Монгол орондоо ухаарч гэрж амьдрах болтугай. Нарлаг Монгол орондоо насаараа жаргаж амьдрах болтугай. Хайртай Монгол орондоо хамгаа сайхан амьдрах болтугай. Сайхан Монгол орондоо сайхан бүхнээ хийж бүтээж амьдрах болтугай. Сарвал сайхан Монгол орондоо сайхан бүхнээрээ бадамлаж цэцгэлж амьдрах болтугай. Жава жаргалаа 60 нараа идэлцгээгээрээ бомон жаргалаа бус толнороо идэлцгээгээрээ бурхан болох улс мөрөө буян ишгээрээ засан залах болтугай гэд шавийнхаа бас гэгэн гоё өрөөлөөр сүлчээ энийг би 3 жил ингээд яг тавч шиг ингэж давтаж ундахтаа олондоо уншиж байгаа өргөл өргөхтөө олондоо уншдаг өглөө сэрээд яг энийг уншдаг төмөн олондоо өгч байгаа миний хайр өргөл юм да. Тэгээд ямар сайхан юм. Уг өөрөө амтай гэж хоёулаа ярьж эхэлсэн. Тэгэхээр та хоёрыг сонсож байгаа бүх хүмүүс одоо чи хоёулаа ингээд хоёулахнаа яриад байгаа юм шиг мөртлөө 3 цагийн хугацаанд л ингээд таны эдгээр сүлэлдээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр бүх хүчнүүд сайхан баярлж байгаа. Бүх хүчнүүдийн бөгөөд яг одоо цагт амьдарч байгаа та хоёрын зүрхэн дээр завлаад суудсан тэр эрхэм сайхан чанар одоо дэлгэлж байгааг мэдрэх сайхан байна. Тэгээ би танаас сурвал зохихгүй, мэдүүл зохихгүй, эзэмшил зохихыг хэлүүлэндээ гэжсэн чи та түрүүнийхээ яриад хүн чанартай байгаад өгөөч, хүн байгаад өгөөч гэд ингээд бүр нэлээд сайхан дэлгэрэнгүй хэлж эхлэв. Тэгээд хорвоогийн илгэн дээр жаргал бүхнийг цогцлоож ирсэн бол үнэхээр бидний өвөг дээдсэн юм билээ. Тэгэхээр тэр өвөг дээдсийн өрн болж төрсөн бид нар их хөв зайтай юм а гэд та түрүү мөн дурдсан тэрийг ч гэсэн дөө дахиж хэлээд энэ хөхөөрөлтөө нэ хоёлаа ингээд жаргаахынхаа өмнө одоо хүмүүс чинь Нобелийн шагналтанд дэлхийн эрдэмтэн гэж нэг шок юм байна л да. Бас нөгөө талд аргийнхаа талд тэр байх ёстой зүйл байх. Тэгээ нэлээд тийм эрдэмтэн хүнээс хүүхдүүдийн логик сэтгэлгийг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд бүр юу чухал вэ гэж асуусан чинь тэр хүн ерөөсө бодож эргцүүлэх зүйлгүйгээр хамгийн түрүүнд төрлөх хэлээ сурах. Төрлөх хэлээр ном уншвал тэгсэн байхад таны хүсэж байгаа хүүхэд таны хүсэж байгаа логик сэтгэлгээ гэдэг зүйл чинь тав гэд бүгд явахын гинлээ гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр энийг та түрүүн ярианыхаа ихэнд хэлчихсэн их хэл шүү дээ гэд. Тэгэхээр хоёлаа яриагаа өндөрлөхийн эхлэлнийхаа тухай хүрнээд тэгээд та сайхан ерөөлөө дэвшүүлээд хоёлаа энэ өдрийнхөө жаргалтай хөрөлдөөнийг жаргаая. Халархлаа. Ихэл бол хүн өөрийнх нь амь юм. Ихэл бол улс орны минь тусгаар тогтнолын дархлах ёстой зүйлээ дархалж идэг тэр үндсэн хүчин зүйл нь юм. Монгол улс маань хэр удаан оршин тогтнох хой гэдэг нь эхлэнээс минь хамаарч байдаг юм билээ. Тэгэхээр таны амийг дарж хадгалж идэг, таны амьдрал хувь заяаг бүтээж идэг үндсэн хүч бол их хэлчин юм. Хүүхдээ багаас нь их хэлэнд нь сайн сургаараа. За тэгээд эх орон минь өнө мөнхөд урт удаан оршин тогтноосоо чин хөнгө хүсдэг. Тэгвэл энэ их хэлэн дээр минь тогтдог юм билээ. Дархлаа нь их хэл минь юм билээ. Тэгэхээр ярьж бичгтээ хүртэл бид нэр одоо би жишээ нь хүнтэй мессеж харилцахаараа ер нь товчлдгүй штэ. Яг тэр миний мэдрэмж тэр их хэлийг товчлцохоор миний дотор байгаа мэдээлэл энэ эсийн төвшний одоо тэр тасдууд эвдрээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тийм учраас би тэр нэг ингээд нэг сонирн болчиход байгаа юм шиг мэдрэмж төрдөг учраас би өгүүлбэр бичлээ цэг тавьж дуусгалаа ер нь товчлдаггүй. За тэгээ аль болохоор бичиг үсгийн алдаагүй бичиж сурхаас өөр аргагүй. Тэн дотор таны амь яваа юм байна. Таны хувь заяа явж байгаа юм байна. Тэгвэл та олон гадаад хэлтэй байсан ч их хэл чинь таны амь чинь юм чинь
Та өөрөө ам болсон, амийг чинь дарж чадгалдаг, үндсэн хүч болсон, сэтгэлгээний чинь бүтээгч нь болсон энэ их хилээ хин хөнгүү дээдлээрээ. Тэгээд шүлэг найраглал ардын аман зохиолын төрлүүдээр их сайн хансаараа тэгвэл та бүр үнэхээр дутхгүй дундрахгүй үнэхээр бядтай хүчрэхэг Монгол хүн болж төлөвшин шүү. Үр хөвгтөө бас ардын аман зохиолын төрлүүдээр нэг найзлуулаараа хил уран зохиолын багш нар үүнийг сонсож байгаа бол заавал одоо юм заах гэлгүй ардын аман зохиолын төрөл төр их хэлний ач тусын сайн ойлгуулчихаар болчиход байгаа юм шиг байлээ. Тэгээ миний нэг дотоод энэ бүтээгч шанараараа олж мэдсэн зүйлээсээ багахан хуваалцахад тэгээд энэ сайхан их хэлээрээ яндашгүй баян чихний чимэг болсон аялгау сайхан монгол хэлээ эргүүн бүрний эзэмшээд их орондоо эзэн нь байж эрхэт төрдөө дэмэн байж өөрийн хувь зайныхаа эзэн байгаараа их хувь зайныхаа эзэн байгаараа тэгэхээр их хэлээ магтан дуулаад дүргий талархлаа. Тэгээд их хэлээ хүлхэх их амархан арга дуу шүү. Бусдын ингээд яг ойлгохгүй энэ төр янз бүр ингээд жоохон хол байх юм бол дуу өөр 10 зүгийн оршихгүй хэлнэ учраас одоо ялангуяа жилийн засал гэж хүмүүс чинь тэгдэг ч та сая би зодоотой ярилцахын өмнөх нэг амьдралынхаа нэг асуудлыг үзэл одоо би ч бас эрдмийн зэрэг хамгаалах гал хичээгээл байгаа юм. Тэгэнгүүт тэр сайхан ажил маань яг хүнд тус дэмтэй бүр хойштоо ч гэсэн үлдцтэй тийм тус дэмтэй байх хүчийг хайрсан аль дуу би дуулаад эрдмийн ажилдаа дэм авахгүй гэж тэгсэн чинь гоё ойрхон л байж шүү дээ гэдэг дуу гарч ирсэн байхгүй. Тэгээд би тэрийг 9 удаа ингээд сонсоод нэрэл над дотор байгаа да надаас л уудлагдана да гэл тэр ойрхон байж шүү дээ дууга 9 удаа сонсч ирсэн. Тэгээд одоо бас юу дуудлага гарч ирээд. Тэгэхээр та нар маань бас одоо үр хөвгтөө санаа зовж байгаа бол ингээл мэргэлнэ. Мэргэлэл тэр дуугаа л тавьж өгөөд юм. Тэр дуугаа л үрээ бодоол, үрээ төсөөлөөд сайн сайхан ямар хүсэл байгаа нь тэрийгээ бодоол тэр дуугаа хэлж өгөөл. Эсвэл жоог ингээ үрчин хичээл номдоо муудах ч юм уу санснаар ч болохгүй байгаа бол тэр санааж хэлж байгаа асуудал дээрээ охин үрдээ ямар сайхан дуу сонсгож энэ зүйлийг засаж өгөх вэ? Тэр гоё өрөөлтөд дуу нь аль нь вэ гэж охин үрээ бодоол төвлөрөөл ингэж заагаад Монгол далаа гэсэн дууг сонсох юм байна гэж. Жишээ нь би ингээ мэрглээд гаргаж ирсэн дуугаа яадаг гэж өглөө босхоос өмнө өөрөө эрт босдг юм чинь 4:30-аад босчдөг юм чинь бяцлал дасгал энэ төр хийчихэд бас надад цаг байдаг. Тэгэл ерөөсө босхоос өмнө 9 удаа тавиад өгчдөг. 9 удаа. Яг нь ёсоо гүцээж 9 олгол тавиад өгчдөг. Хүүхэд сонсороо гэхэр сонсдгүй байхгүй. Ядаргаатаа наад дуу чинь таны үеийг штэ би сонсохгүй энэ төрөл хүүхэд тэгдэг. Учраас босхоос өмнө тэгээ суу залтай тэгээд тавиад өгчдөг. Ийм энгийн зүйл дээрээ маш сайн хөдөлмөрлөөрөө. Тийм бол одоо их гоё шүү. Тэгээд тэр шүлэг цээжлүүлэхийн тэр арга бүр өөрөө ухаанаа зараад олоо л та. Би жишээ нэг урт найрагл маш урт найраглал цээжлүүл 10,000. Тэрийг ингээ 3 сар дотор асуухад 3 сар дотор мартцсан байвал би тэрийг буцаагаад өгсөн мөнгөө буцаагаад авна. 3 сар дотор мартаагүй болвол би тэгээд тэрийг тэрчгээр нөгнө. За жижиг хэмжээний богино шүлэг мүлэг цээжлүүл 5,000 ч гэдэг юм уу. Тэгээд урамшуулдаг нөгөө цаг үед нь тохируулаад тэгээд за мөнгө хэрэгтэй энэ төр асуухаар нь за миний хүү ямар шүлэг цээжлэх ямар найрагл цээжлэх юм гээ. Тэгээд асуудгийг тэр одоо өөрийнх нь хөдөлмөрлөлөө хөсөлт төлж байна. Тий. Тэгэхээр чинь тэд нар чинь хөөхөн цээжлэнэ. Тэгээд тэр чинь нөгөө хүүхдтэй оруулж байгаа хөрөнгө оруулалт шүү дээ тий. Хөрөнгө оруулалт. Тийм нэг ухаанаар зарж байгаа тийм мэрэгэн аргууд олоод минийхээс ч мэрэгэн арга та нар олно шүү дээ. Тэгээд их хэлтэй сайн найзлууд их хэлээ сайн эзэмшсэн хүүхэд хааж газардахгүй. Тэгж буруу юм хийгээл халтрлаа гэхэд тэгтлээ хол халтрахгүй дороо нөгөө нэг яс цуснд нь байгаа тэр мэдээлэл их хэлнийх нь тэр гоё мэдээлэл үсрээ тэр хүүхдийг тийм юм хийдэг гэчгүй. Би яг таньтайгаа 23 онд хоёулаа 12 сурал ярилцлага хийчихээ. Тэгээ би энэ номыг аваад манай ээж 2хан эмэгтэй дүүтэй нэг эмэгтэй дүү Солонгост нэг хүнд бэрх зүйл тохиолдоод тэгээ би яг хэрэгжүүлж эхэлсэн байхгүй юу. Тэгээ ингээд эгчийнхаа нэрийг хэлээд ингээд ялсан чи 21 дээрх гарч ирсэн. Тэр яг тэгнэ. За алцахгүй байна. Миний аагаад ээж манай аагаад шөнө өрөө хугслаад санаа зовоод байгаа зүйл бол санаа зовтгүй юм байна. Тэгээд ингээд сайхан байх юм байна гэсэн. Одоо бүр
маш сайхан байгаа. Тэгээд энэ бол мохор сүсэг биш юм. Мохор сүсэг гэдэг зүйлийг ялгаж ойлгохгүй зарим хүмүүс бас тэгж бодож болно шүү дээ. Нөгөө хүн болгоны бодол өөр юм чинь. Тэгэхээр энэ бол мохор сүсэг биш юм шүү. Тий. Хийгээд байгаа зүйлийнхаа цаад мөн чанарыг өөрөө ухаад таньчихаар тэр чинь бол мохор сүжиг биш. Хийгээд байгаа зүйлээ танихгүй энэ сайн гинлээ дуу сайн гинлээ гэж ингэж байгаа бол тэр мохор сүжиг. Яг үнэ. Яагаад дуулаад засал болгоод байгаа, яагаад дуулаад ажил төрөл чинь бүтээд байгаа гэдэг чинь өөрөө тэрний цаана юу байгаа гэхээр ялгаагүй нөгөө 16-гийн оршихуурууга мэдээлэл цацж байгаа юм. Дууч нь өөрөө маш өндөр эрчимтэй гэрэл ялгаруулдаг, маш өндөр давтамж хэлбэлцлийг ялгаруулад 10 зүгрүүгээ хүрчихэж байгаа байхгүй. Таны дуулаад байгаа дууны үг нь биш, аян биш, зүгээр давтамж хэлбэлцэл хүрчихэж байгаа. Давтамж хэлбэлцэл хүрээд буцаага танлуу тийм давтамж хэлбэлцлийг юулчихж байгаа юм. Тэгэхээр яалтчгүй ардын ам зохиолын төрлөө ашиглана. Ашиглаж бидний давтамж хэлбэлцэл дандаа өндөр байна. Тэр давтамж хэлбэлцлээ өндөр байлгахгүй юм бол та өвдөж байгаа, дутаж дундарч байгаа, итгэл алдаж байгаа, гонсоож байгаа, гомдож байгаа амьдралын асуудлууд хүний амьдрал чинь дандаа сайхнаар явахгүй шүү дээ. Тэгэхээр тэн дээр ийм энгийн гар дорох энгийн аргуудаа ашиглах гэдэг санаа өгöd байгаа. Тэгингээ давхар гоё өөрөөрөө амьдралыг засах түлхүүрнүүд өөрөөс ч ундрна шүү дээ ингээд. Тэгээ нөгөө таны хөдөлмөрлөд дуулаад ирэхээр хоолой хүрдэг сайхан болдог. Нөгөө 7 таны эдгээр 7 онгод нөгөө айч нь ингээд ариусаад ирдэг. Одоо та битээр яриад байгаа өвөг дээдсийн үлдээсэн шинжлэх ухаанаар батлаад байгаа тэр бүхнийг бие дээрээ мэдэрдэг ийм гайхамшигтай. Тэгээ миний ээжээ нэлээд хүнд өвчний ард гарчаад Шведэд амьдардаг нэг тусч хүүхэн одоо тэнгэрт одцсон нэг багшийн нэрийг хэлээд тэгээ тэр ээжийг маань аварсан. Би бүр үнэн голоосоо чин зүрхнээсээ талархдаг. Та ерөөсө 3 дуул дуулаад байна. Миний ээж маш сайхан дуулдаг хөө. Тэгээ нөгөө тэр хүнд өвчнөөс шалтгаанаас болоод дуулж чадхаад байсан байсан. Та 5 цулаараа шүүлтгээд дэмтэй бүх зүйлээ ингэж хувиргаж хоол хийж идээд тэгээ та өдөрт ерөөсө 3 л дуу дуулаад байгаа гэсэн. Одоо миний ээж 2 цэшгээ дуулдаг болчихсон. Тэгэхээр энийг ингээд амьдралдаа ингээд хараад ээж маань өөрөө хэрэгжүүлээд би өөрөө хэрэгжүүлээд яваад байгаа болохоор тандаа болоод танаа энэ үйл дуугаар дамжуулж хүмүүсийг засаж байгаа. Энэ чинь зүгээр нэг засал биш хөргээд би сэтгэл оюун гэсэн 3 мэд гурууландын зэрэг үйлцэлдэг бөгөөд нөгөө огторгүй ертөнцийн давтамжуудтайгаараа нийлдгээр бүр үнэхээр гайхамшигтай. Тэгээд танд болоод танаа хамт олонд одоо олон өөрөө яг үзэж туулж хэрэгжүүлж яваа хүний хувьд нэгт өөрөөсөө хоёрт танаа байгууллага дээр үлээ тантай холбогдсон асар олон хүмүүсийн сэтгэлийн эрүүлийг нэгтгэхэд дүүн нингүн талархаж байгаагаа илэрхийлье. Талархлаа энэ сайхан ярилцлагыг хийж цаг зав үнт цагаа өөрийн үнэн сэтгэлээ зориулж байгаа зол баярын маань ажил нь амжилтаар амьдрал нь гэрэл гэгээгээр алд бие нэрүүл хайртай дотны хүмүүс нь амар амгалан тэгээ бүх юм нь бүтэн дүүрэн байхын үзэтэй өрөөлийг өргөе. Энэ сайхан ярилцлагыг үзэх хүмүүс маань бас хэрэгтэй зүйлээ олж аваад хэн хүнгүү өөрөө өөрийгөө засаглах ухаан руу шамдаад өгөөрөө. Тэгээд та бүхний минь үйлс ажил нь дэлгэр байг, үнэн сэтгэл нь тод байг, үлгэр болох үйлдэл танаас дандаа гарч байг. Амьсгал бүрчин ариун хайр байх болтугай, гიშгэх мөрчин гэгээн гэрэл байх болтугай, хэлэх үг чинь дээдийн эрүүл байг, танаас гарах үйлдэл хий үгөө дагшин хэрэггүй ариун байгээ. Дэлгэр Монгол орондоо сайхан амьдраараа хүч дэлхий амар амгалан байг. Талархлаа. Баярлалаа. Тэгээ таны маань тулгуур бат болсон сэтгэл нь мөнх, зоон тэнгэр одоо тэргүүн нь өөдөө тэгээд тэнгэр мэт уужим далаа мэт гүн байгээ гэж ерөөё. Тэгээд тадрахтаа. Ерөөл бат сайхан оршиг. Аврагтынхаа өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Тадрахлаа. За баярлалаа.